Солиорол хийгээд ухаарал зохиолын 10 дугаар хэсэг. Очихт нь Солонгой болзоонд дахиж хоцорч болохгүй гэдгийг гүнээ ухамсарлсан шиг хизээний хэрчгсэн байлаа. Мөгийн энэнээс ямар хөөрхөн болчихоо вэ гэж нуулга алт. Эрдэнэ. Сайн уу Солонгой? Бөөх чич өнөөдөр хүзгэлэнтэй харагдаж байна шүү. Арай тайзан дээр гарах гэж байгаа юм шиг үстэй. Гэхэд Солонгой. Үгүй. Би зүгээр л үзэх гэж байгаа. Мөгийн. За Эрдэнэ гуруула Венерстэй үе. Өнөөдөр ч их сайхан үдшиш олондоо олон авиаслаг залуучууд цугларах байх. Гэв. Солонгой. Ямар дуулагдах болов? Гэхээр Эрдэнэ асуултыг сонсоогүй. Ийм хөөрхнийг чинь мэдсэн учраас л мөөгийн чамд дурлаж шүлэг хүртэл зохиох нь өөрийн ирэхгүй л ээж. Айгүй бол энэ нарматг залуу хизээ нэгэн цагт чамд зориулж дурлчих чээ гэд дуулж байх юм билүү? Гэхэд Солонгой чингүрэн уучраа олж ядан минчив. Мөөгийн. Эрдэнэ хөгшөө найз чихөө болоороо. Гэв. Эрдэнэ. За болио. Гэ нэрээ гаргалчлаа. Өнөөдөр ямар дуулагдахыг би мэдэхгүй байна уу? Солонгой. Сүүлийн үед хит болоод байгаа дуунуудаас дуулагдах болов номин талстын дурлаж үтсэн шүлэг гэдэг дуурах гоё юм байна лээ. Гэхэд Эрдэнэ. Наад дууг чинь бит хоёр гэхэд мөөгийн гэв. Солонгой. Мөөгийн чиш гэж юу гэж байгаа юм? Энэ дууг та хоёр юу гэж Эрдэнэ? Гэхэд Эрдэнэ. Бит хоёр наад дууг чинь сонсох дуртай л гэж хэлэх гэж байлаа. Гэв. Солонгой. Тэгээ мөөгийн юунд чиш гэсэн? Гэхэд мөөгийн шуудын жиргэх чимээг сонсъё гэж хэлэх гэж байлаа. Гэв. Солонгой. Эсэр ресторан руу ор. Эрдэнэ Солонгой хоёр танхимд үлдчихгээд Эрдэнэ Солонгой хоёрыг танхимд үлдээчгээд ажлаа зохицуулах шалтгаан олж чадсан мөөгийн. Би бизнес чад ирий гэд нөгөө заал руу орох гэж бөдөр үсгэн цаад өрөөнд орж менежертэй нуулзаж ярилцаж бүх зүйлээ жин танх хийж амжуулчаад буцаж ирэн суудал дээр ирж суув. Солонгой. Өнөөдрийн яасан олон залуус цугласан байна тий гэж байдалцсан өгч ирнэ. Юу захиалах уу? Гэхэд Эрдэнэ. 3 кофе авъя. Хоол байгаа юу гэхэд. Байгаа. Ямар хоол захиалах уу? Гэхэд мөгийн. Нэг хууцаа, соко юу авах юм? Соко. Хууцаа авъя. Эрдэнэ. За тэгвэл 3 хууцаа авъя. Зөөгч захиалга аваад буцав. 8 цаг боллоо. Үдшилэг цэнгүүн эхлэегүй л байлаа. Дуншиж 8:30 болохын үед сая нэг нээлтийн арга хэмжээ эхэллээ. Нээлтийг рестораны эзэн баясаа үг хэлэн эхлүүлж төгөлдөр хуурч цэлмэг жанцсан нурвын мантгай цэцэн хатан аялгауг төгөлдөр хууран дээр хишгэлүүлв. Бас нэг хийлж хинтийн өндөр ууланд аяг уянгалуулв. Чингэж цэнгүүн эрхэмсэг сайхан эхлэв. Ил үзүүлбэрийн дараа ховд их сургуулийн оюутан Батуулд элбийн гайхамшигыг үзүүллээ. Ирсэн хүмүүс ч үдшийн уур амьсгалыг сайхан болгож өөрсдөө таашаалыг бүрэн утгаар нь мэдрэхин тулд бие болон урлагийн номер үзүүлэхээр ирсэн оролцогчдыг уухайлалд нь дэмжицгэн. Ховд их сургуулийн оюутан бэмт орж Жавхлангийн Монголжингойг панограмтанд хослуулан хөөмилж эхлэхэд зааланд алга таших дөргөө чимэн хадав. 3 хүүхэд кофе уунгаа ярилцсан. Бэмт оржийн дараа 30 иргэм насны нэгэн дөргөө эрэхтэй гарч ирэн цэрэн чунтын бүжгэн дураач дуу хүмүүсийн сэтгэлийг гэгэлцэтэл дуулав. Үүний дараа үзэгчдэд зориулж бэлдсэн Баясаагийн бүжгийн үзүүлбэр зарлагдлаа. Баясаагийг тайзан дээр гарч ирээд өнөөдрийн энэ цэнгүүнийг зорин ирсэн та бүхэндээ Латин Америкийн Фокстрот бүжгийн үзүүлбэрийг эхнэр Ламатагаа бүжиглэн сонирхуулъя. Таалан болгоо тун гэсээр нэгэн эмэгтэйтэй бүжиглэж эхлэв. Хүмүүс ч ихэд таалархан таашаа үзэн. Бүжиг дуусгаад бүх хүмүүс нийжгэнт алга ташлаа. Дараа нь өөрийгөө баяраг танилцуулсан нэгэн залуу тайзан дээр гарч ирэн үзэгчдийг зугаацуулах онигоо хөгтөө явдал ярьж байна. Энэ зур цэнгүүнийг зохион байгуулагчдын нэг том ампрадаар зураг аван явна. Баяраг үзэгчдийг хөгжөөснөө дараа цэнгүүний хөтлөгч цэнгүүнээ гарч ирэн өнөөдрийн энэ цэнгүүн их сайхан болж байна. Саяны бүжгийг үзээд магадгүй та бүхний ч гэсэн хөлийн уул захтансан байх гэж бодож байна. Харин одоо та бүхнийг Венин Вайлст орж байна. Венин Вайлс гэсээр тайзны хажуу руу буулаа. Хүмүүс бүжиглий
гэж бодож байсан ч бие жаахан бариад байв. Цэнгүүн буцаж гарч ирээд яасан бэ залуусаа бүжиглэлдээ. Хүсэхгүй байна. Худлаа яриад бай. Юу бурхан шиг хүн шүү. Та нарын сэтгэл зүрх юу бодож юу мэдэрч байгааг мэдэрч шүү. Бүжиглэхийг дотроо хүсэж байгаа чинь илт байна. Ичээд байна. Зүгээрээ хамаагүй бүжиглсэн болно шүү дээ. Арыг нь би даа. Гин инээ талтаад боо. За тэгвэл ядаж ширээ болгоноос нэг хос гараад ирэхгүй юу? За гараад ир. Нэрлэх хэрэггүй. Өнөөдөр бүгдээрээ л нэг гэр бүл шүү. Ах дүүсийнхээ өмнө ичиж зовхгүйгээр бүжиглцгээе. Гэхэд хүмүүс хос хосоороо гарч ирэн бүжиглэж эхлэв. Цэнгүүн тайзнаас бууж ирчгээд хажуугийн нэг найзтай. Цэнгүүн хүч. Өнөөдөр цэнгүүнээ балалжих төглөө шүү. Золоор хүмүүс бүжиглээд эхэллээ. Дараа нь танго бүжгийн аяв. Залууч үргэлжлүүлэн бүжиглэв. Мөгийн солонготой хослон бүжих санаачлаг гаргахад солонгоо би үнэхээр бүжгийн эвсэлгүй байдалд орморгүй байна гэж цааргалсаар байгаад бүжиглсэн. Эртнээ мань тэнд сууж байгаа охиныг өрж бүжиглэнэ гэд босч очоод нөгөө охиноо өрж бүжиглэж эхлэв. Энэ зүр солонгоо мөги би чамайг наалж болох уу гэж эрхлэн налав. Мөги үг дуугүй зөвшөөр. Солонгоо хайраа үдшилэг ямар гоё болж байна те гэхэд мөги харин тий. Надад тэр төгөлдөр хуурчин тоглосон аялал үнэхээр сайхан санагдлаа. Жанцсан орууга тэр аялгыг зохиохдоо сэтгэлийн хөдлөлөөр ашигласан байхаа. Аялгын эхэндээ намуухан эхлээд дараа нь чангарч түргсээд дахиад айдуухан болоод дахиад чангараад яг л хүний сэтгэл гэгэлзээд байгаа мэт мэдрэгдэж байна лээ. Бодвол гинэн томоогүй залуу байхдаа битсэн байхаа. Харин түүний зохиосон Мөнх Тэнгэрийн хүчин дор киноны аюул хүнд өөр мэдрэмж төрүүлмээр юм билээ. Сонсон хүн нэг их догдлохгүй мөртлөө цаанаал нэг бодлогошронгуй болчихдог. Тэр аялгуунд жанцсан нуруугаан сэтгэл хөдлөлийг бодол буюу далд мөн чанарыг их тусгасан байж таарна. Тэгэхээр тэр аялгауг лав нас тогтож намп сууж ухаачсныхаа дараа зохиосон байж таарна. Чи юу гэж бодож байна? Гэв солонгой. Тэр аялгау надад утгач бас таалагддаг. Урд нь олон удаа сонсч байсан чи энэ удаагийнх шиг илүү амьдлаг, илүү гоё мэдрэмжийг мэдэрч байсангүй. Өөнөр тэр хөөмийн үзүүлбэр ч гэсэн гоё байсан шүү. Гэхэд мөгийн тэр үзүүлбэр гоё байсан чи тэрнээс илүү гоё номерод удахгүй гарнаа. Би итгэлтэй байна гэв солонгоо. Чи яаж мэдэж байгаа? Гэхэд мөгийн эр хүний зүн совин минь хилээд байна гэхэд солонгоо. Эмэгтэй хүний зүн совин гэж хүмүүс ярьдаг үсттэй гэв мөгийн. Тэгээ эрэгтэй хүн зүн совин байдаггүй гэх гээд байгаа мó. Хүн бол хүн шүү дээ. Гэхэд солонгоо. За миний буруу хайраагаа уучлах гэв. Хоёр хүүхдийн ярилцаж дуусмагц хөгжимч дуусав. Эрдэнэ ирж сандал дээрээ сунгаа. Миний хоёр найзаагаа харав гэхэд мөгийн янзыг нь үзэх гэж. Харлаа. Нэг царай муутай охин л байна гэхэд Эрдэнэ. Та хоёрыг намайг харсан уу гэж та хоёроос асууж байхад найзыгаа тоолгүй өөр охин яриад байх юм да. Ингэж яриад ихтэй яах вэ? Гэхэд мөгийн. Бид хоёр чамааг чарлаа. Чиний тэр охиныг чинь ч харлаа. Миний хувьд шар царайнаас өөцсөн учраас хажууд нэгээ хөөхөн бор царайг л их ажиглалаа. Гэхэд Эрдэнэ. За хүн явуулахаа боллоо. Тоглоомчгүй найз нь ямар хөө байв бүжиглэхтэй. Гэхэд солонгоо. Сайн байлээ. Чи хаана ингэж бүжиглэж сураа? Ёстой мундаг байлээ. Эрдэнэ. Хүүхдээ ордны бүжгийн дугууланд явж байсныг ачгаа бие шүү дээ. Гэв. Мөгийн. Чамтай бүжиглэж байсан тэр охин юу охин бэ? Танилцсан уу? Эрдэнэ. Москвагийн сургуулийн оюут ингэнэ. Бие эмчлүүлэхээр ховдод буцаж ирсэн юм гин билээ. Бас утгагүй буцна гэсэн баг шүү. Мөгийн. Эрдэнэ чи цаадахтайгаа танилцаад найзаа болохгүй мүү гэхэд Эрдэнэ. Тэгдэг ч юм бэлүү. Гэхдээ нүүдлийн шууны хэрэг байна уу? Тэр нь зэтгэлтэй болчихдог. Уулзалгүй удна шүү дээ. Тэгэхээр надад улам хэцүү болно. Айгүй бол харь дотсон бүсгүн заяа шиг юм болох байлгүй гэхэд солонгоо. Чамааг түнтэй заавал одооноос эхэлж үерх гэж байгаа биш дээ. Найзаа энтер гэж байгаад л хэдэн жилийн турш татансаж байгаад л Монголдо буцаж ирэхлээр сэтгэлээ илчлээ найз сүгээ болгоод авчихгүй юу?
Мөөг. Тэгээд өөр охтуудтай үерхийг чинь хийж хоригдохгүй шүү дээ. Зүгээр л сайхан найзууд болцгоё гэж шалтгахдаж байгаа дотносоод аваа найзаа. Тэгэхэд ирдэнэ. Гэхдээ тэр охин сая бүжиглэж явахдаа намайг анандуу гэж дуудаад байсан. Анандуу гэдэг байгаа охиныг яах юм бэ? Мань тэгж охины хажууд доош орморгүй юм шүү дээ. Ядаж яхад би ч гэсэн аниг өөдөөсөн солиорцсон. Гэх юм уу. Цаадах чи хэдтэй ирдэнэ. Их сургуулийн 4-р курсоо ойтон гэхээр чи надаас 4 их юм байна. Ангаахын мэргэжлэр 8 жилийн турш суралцсан гэж байна лээ. Солонгоо. Гэхдээ дурлалт нас их нэг их чухал биш шүү дээ. Олон насны зөрүүтэй хүмүүс гэрэлж гисэн байдаг шүү дээ. Байдаг л асуудал шүү дээ. Эрдэнэ. Тэгээд би одоо очиод юу гэх юм болж байна? Анаа би танд сайн болчих жээ. Хоёулаа үерхий дурлалт нас хамаагүй гэж болж байна уу? Өөдөөс юу гэх юм мэдлээ. Айгүй бол өөдөөс ананд явж живхээс өлөө гэж алах үйтэй. Гэхэд мөөг. За тэгвэл сайхан өхнийг алдаад л явуулч тээ. Гэхэд хажуухсан солонгоо. Гэхдээ нэр тэр чин дэндүү ихч ч юм уу? Гисэр чимээгүй болов. Эрдэнэ. Боли үли. Айгүй бол найз залуутай байж таарна. Өнөөх нь ирээд манийг нэвхгээд хайчих мэднэ. Тэгж ч тоосоогүй үлхэ болох уу да. Гурван хүүхдийн хин ярилцаж байхцаар байлсын нэг ая дуусаад үжилсэн хүмүүс тус тусын суудлын дээрээ заларсан байлаа. Заалны уур амьсгал нэлэнхүүдээ сайхан болсон байна.